За одоо би Австралийн үйл хөдлөлийн цоврал бичлэгүүдээрээ энэ удаа барьцааны талаар ярихаар шийдсэн. Тэгээд энд бол bond гэж нэрлэдэг байдаг. Манайхаар бол барьцаа. Hello, Slim Mamas. Anya Ben. Миний би Монголд нөхөртөө хамт манайх ингээд гэр бүлийн бизнес хийдэг байсан. Үйл хөдлөлийн тэр нь 2020 оноос 2023 он хүртэл Remax-ийн франчайзыг худалдаж аваад ингээ 3 жилийн хугацаанд River Garden байрлалтай Remax United гэдэг офис ажилладаг байсан юм аа. Үйл хөдлөлийн 100 жилийн үйлчлэгээ үзүүлдэг. Яг манай офис харьяалагддаг. За нэг 20-с 35 тийм агенттай хамтарч ажилладаг. Тийм байсан юм аа. Тэгээ 3 жилийн хугацаанд бас яг юм luxury үйл хөдлөлийн зах зээл дээр ингээд 100 жилийн үйл ажиллагаа явуулаад тэгээ ерөнхийдөө бол үйл хөдлөлийн талаар ингээ айгу томох ойлголттой, тэгээ айгу дуртай. Тэгээ би яг өөрөө бол яг үйл хөдлөлийнхоо нөгөө юм контентыг айгу их хариуцж хийдэг байсан. Яг broker office-ийнхаа маркетинг болон агентуудынхаа маркетинг лист буюу те нөгөө манайхаар дамжуул зарагдах, борлуулагдах эсвэл түрээсэлж байгаа үйл хөдлөлгүүдийн те маркетингийн контентыг хариуцж хийдэг байсан юм аа. Тэгээд нөгөө энд ирээд яг сонирхлоороо дээрэс нь манайх нүүх болоод тэгээд Австралийн үйл хөдлөлийн талаараас айгу судалмаар санагдаад тэгээ надад айгу сонирхолтой санагдаад өөрийнхөө яг юм сонирхлын дагуу юм контент влог хийгээ явж байгаамаа. Зүгээр манайх яг нүүж таарад тэгээ дээрэс нь нөгөө нүүхгууд яг үйл хөдлөлийн ямар процессыг явагддаг вүлээ. Тэгээд ямар одоо үйл хөдлөлийн талаар одоо тийм хэрэгтэй процессуудын одоо Монголдоо ингээ авах боломжтой байна ч гэдэг юм уу. Эсвэл ингээд үйл хөдлөлгөө түрээсэлтэй дээрэс нь одоо ямар нэг үйл хөдлөлийн бизнес хийдэг хүн байх юм бол бас хэрэгтэй юм болов гэж одоо энэ ийм үйл хөдлөлийн цуврал влог хийж эхэлсэн юм аа. Тэгээ би бас нөгөө Америкт байдаг үндэсний ийм реалторуудын холбооны бас ингээ реалтор болсон байгаа байхгүй юу. Тэгээд тэр реалтор агент хоёр юугаар ялгаатай вэ гэхээр агент бол тухайн орны үйл хөдлөлийг зуучилдаг тийм одоо ажил мэргэжилтэй хүн байгаа гэсэн ажил хийдэг. Үйл хөдлөлийг зуучлан борлуулан болон түрээсэлдэг. Реалтор гэдэг маань юу вэ гэхээр яг ингээ олон улсын нэр томьёо байгаа байхгүй юу. Тэгмэд ингээд дэлхий дээр яг үндэсний реалторын холбоо гэд Америкт тийм байгууллага байдаг. Тэгээ тэр реалторс тэр холбоод элсээд сургалтанд нь хамрагдаад элсэн хүмүүс тэгээ мэдээж тодорхой хэмжээний хураамжийг төлөөд жил болго ингээд тухайн ингээд хүрээлэлд ингээд орсон хүмүүсүүд юм тустай юм реалтор гэдэг юм тэмдэгтэй тэгээ юм реалторын юм сүлжээнд ордог. Тэгээ тэр реалтор болсноороо тухайн агент маань өөрөө ингээд олон улсын түвшинд борлуулалт одоо тий зуучлалын үйлчлэгээ хийх бас эрх нь үүсэж эхэлдэг тийм давуу талтай байдаг. Тэгэхээр тийм реалтороос байсан байгаа тухайн үедээ. Мөн бас нөгөө Монголын үйл хөдлөлийн академи гэж байдیں۔ Одоо яг нөгөө нэг Монголд үйл хөдлөх зуучилдаг агентуудыг бэлтгэдэг тийм академи буюу юм аль бие усны байгууллага байгаа. Тэгээ тэр аль бие усны байгууллагт бас 2 жил сургагч багшаараас ажиллаж исэн. Тэгээд юм айгуу тийм үйл хөдлөхт тэгээд өөрийнхөө хийжсэн бизнестэй маш их хайртай, үйл хөдлөлийн бизнес үйл хөдлөх маш сонирхолтой, айгуу гоё юм контент маркетингийн гоё юм кампайн хийхэд үнэхээр гоё байдаг. Тийм болохоор би ясрахаар одоо юу гэдэг миний хувийн сонирхлоороо би энд ингээд үйл хөдлөлийн юм цуврал влогууд хийгээд байгаа шүү. Тэрнээс биш ямар нэгэн юм ашиг сонирхолтой ч юм уу эсвэл өөрөө юм агент бол биш байгаа. Тэгэхээр зүгээр ойлгоорой. Тэгээд нөгөө үйл хөдлөлийн талаар цуврал влогууд хийгээд эхэлсэн чинь нөгөө тэгээ хамтарч ажилладаг байсан эйжентуудаас, найз агентуудаас ингээд найз одоо брокеризм шиг захирлуудаас ингээд чат ингээд мессеж хувь чатад айгүй ирж байгаа байхгүй юу. Одоо жишээ нь ингээд Австралид үйл хөдлөх худалдаж авахд яад юм байна. Түрээс нь одоо ингээд тийм үгээд миний одоо ингээд хийсэн влог бичлэгнээрээс ингээ үнслээд асуух зүйлүүд айгүйх гарч байгаа юм байна. Тэгээ тэр болгоныг би нөгөө ингээд детальчилж ингээд тайлбар өгөөд хувь чатаар ингээд бичээ явж байгаа. Гэхдээ ингээд ерөнхийлөөд ингээд багцлаад ингээд цуврал бичлэг болж байгаа нь яг үзэж байгаа хүмүүстнээс айгүй ойлгомжтой авах гэж бодоод одоо яг ингээд түрээслэгч олоод тухайн түрээслэгч минь ингээд нүүж ороход дор хаяж ингээд 1-3 сарын барьцаа авдсан шүү дээ. Яг тэрэн шиг энд бол 4-7 хоногийн барьцаа авч байгаа байхгүй юу. Миний нэрж байгаа нөгөө амны орон сууц буюу юм апартментуудын талаар ярьж байгаа. Харин нөгөө юуных бизнесийн зорилттой үйл хөдлөхийн түрээс л арай бас өөр явагддаг юм шиг байлээ. Тэр би яг одоохондоо бас тэрийг бас судлаагүй байна.
Тэгэхээр би нэг өмнөх бичлэг дээрээ хэлсэнчлэн хэрвээ $700 7 хоног төлдөг түрээсийн төлбөртэй байх юм бол тэрийг 4 үржүүлээд 4-7 хоногийн барьцааг одоо $2,800 тухайн одоо бонд гэдэг байгууллагт байршуулах нэ. За тэрийг яаж байршуулдаг вэ гэхээр тухайн одоо эзэн, агент, түрээслэгч, бонд гэдэг ийм 4 ийм тустай байгууллага байгаа байхгүй юу. Тэгэнгუთ эзэн гэдэг маань тухайн үйл хөдлөлийг эзэмшиж байгаа owner тийм ээ. За тэрний дараа агент байгаа нөгөө зуучлах компаниуд буюу зуучлалын байгууллага. Эзнийг түрээслэгчтэй холбож байгаа дундын зуршлагчид. За тэр байгууллага байгаа. Тэгэнгუთ одоо түрээслэгч буюу бид нар тэг ингээд тухайн байранд нь амьдрах байгаа одоо амьдрах хүсэлтэй байгаа айл гэр бүл хувь хүмүүс гэсэн. За тэгвэл бонд гэдэг ингээд дөрөвдөг чим тустай юм байгууллага байгаа байхгүй. Тэгэнгუთ тэр бонд нь яаж ажилтдаг вэ гэхээр энэчнээс одоо owner түрээслэгч хоёрын дундын ихтгэлцлийн $2,800 зуучлалын компани руу шилжүүлээд зуучлалын компани $2,800 яг бидний зөвшөөрөлтэй бондонд шилжүүлдэг. Тэгэхээр бондын төлбөрийг агент бонд руу шилжүүлэнгүүт тухайн бонд нь Австралийн тусдаа бие даасан байгууллага. Тэр байгууллагаас манахаас мэйл ирнэ. Заавал бидний зөвшөөрлийг авдаг. За танах энэ байшин түрээсэлж байгаа юм байна. Ийм хугацаатай гэрээс юм байна. За ингээ бондын төлбөр $2,800 болж байгаа маань энийг зөвшөөрөх үү, энд байршуулах уу гэдэг мэйл ирдэг. За тэнгууд бондоос тэр мэйл ирэнгүүт манах тийм ээ манайх ингэж байгаа энэ байшин барьж байгаа бондыг хүлээн зөвшөөрж байна шилжүүлээрэ гэдэг энэ тэр одоо юу гэдэг конфирм буюу те ингээд баталгааг нөгөнгөт манай мөнгө $2,800 шал өөр тустай хөндлөнгийн байгууллагад очиж байршдаг гэсэн. За тэгэхээр тэр бондыг яаж буцааж авдаг вэ? Яагаад тэнд байршаад байгаа вэ гэдгийг яг юм хоёр талын ихтгэлцэл дээрээс гарч ирсэн байхгүй юу? Жишээ нь бид нар Монголд бол ингээд барьцааг бол тухайн эзэнт нь шууд өгчдөг. Тэгэхээр тухайн ингээд барьцаагаа буцаж авах уу, авахгүй юу? Одоо буцаад барьцаанаасаа нөгөө нэг илэгдэл хорогдлыг яаж тооцох юм? Дээрээс нь нөгөө барьцаандаа бараг сүүлийн 3 сарда барьцаандаа суучиж гэдэг юм уу те. Ингээд янз бүрийн хилцлүүд тухайн үедээ гарч ирдэ штэ. Энд бол бүр ямар ч тийм хилцлүүдийг байхгүй болгоцоо хөндлөнгийн байгууллага бондоо байршуулсан байгаа байхгүй юу? За тэгэнгүүт тухайн бонд тэнд ингээд 2 жил байршлаа. 2 жил ингээд сайхан хадгаллаа. За гарах боллоо. За ингээ гарах болонгод хэрвээ бондоо та буцааж авах юм бол ямар шаардлагуудыг биелүүлсний дараа бондоо буцааж авах вэ? Энийг бол нөгөө түрээсийн гэрээн дээр нь бүгднгийн заагаад өгсөн байгаа байхгүй юу? Одоо жишээ нь энд ингээ хуульчилсан. Тэгээд тэр түрээсийн гэрээн дээр нь за энэ тухайн түрээслэгч гарахдаа байшин яг анх орсон шигэ хүлээлгэж өгөх ёстой. Бүх юм ямар ч эвдрэл одоо гэмтэлтэй ингээд бохир заваа юм байхгүй. Бүр яг ингээд цэвэрлэгийн бүр end cleaning гэж ярьдаг. Тэгээ ингээд байшингаа хүлээлгэж өгөх цэвэрлэгээний стандартнаас өөр байдаг. Тэгээ яг тэр стандартын дагуу ингээд цэвэрлэгээгээ хийчихсэн. За дээрэс нь хэрвээ байшин ямар нэг юм эвдэрч хэм одоо гэдэг бариулан салсан ч юм уу, хаалганы бариулан ингээ бултарч унсан ч юм уу, эсвэл ингээ гэрлийн бүрхүүлэн одоо эвдэрсэн ч юм уу те. Тэр болгоныг ингээ бид нэр гарахаас өмнө солиод засаад ингээ үлдээх ёстой байдаг. За хэрвээ тгээгүү бол тэрийг агент нь хамгийн сүүлийн буюу байшингаас гарсны дараа хамгийн сүүлийн үзлэгээ одоо ингээ байшингаа үзээд хүлээж авахдаа бүх нөгөө нэг гэмтэл, бохир одоо юу гэдэг те ингээ байшинд гарсан бүх асуудлуудыг бүгднгийн жагсаажж зурагтай ингээ баталгаажуулаад тэгээд ингээд юу яд юм байна. Овнер руу явуулдаг юм байна. Бас түрээслэгч рүү явуулдаг юм байна. За тэгэнгүүт түрээслэгч биднээс ингээ шалтгаалсан хохирол одоо тий гэмтэл бай гэж бодоход тэрийг бас одоо юу гэдэг ингээд шууд дур мэдээж агент одоо байрны эзэн ерөөсөө үнэлэхгүй. Одоо ингэж харж байснаа. За энийг одоо 200 мянган байна, 300 мянган байна. За нэг сая төгрөг юм байна гэж ерөөсөө тооцохгүй. Яагаад тэгэхээр тэр бонд хамгийн багадаа нэг 5-6 сая төгрөг ингээд тэнд ингээд байгаад байгаа байхгүй юу? Хамгийн багадаа. Тэгэхээр тухайн гэмтлийг ингээд тооцдог арга байгаа байхгүй юу? Тэрний юу вэ гэхээр за ийм асуудлууд энэ байшинд үлдсэн юм байна. Тэгэхээр энийг яг засдаг газраас нь үнийн санал авъя гэж. Жишээ нь одоо ингээд ханыг ингээд мух болгоцсон мэй гэж бодонгууд ханд буддаг компаниас үнийн санал аваад за энэ ханаа ингэж будахад одоо $100 гэж байна. Одоо жишээ нь ингээд $900 гэж байна. Тэгэхээр $900 бонднаас нь суудах нэ энийг хүлээн зөвшөөрж гинүү гэж бас биднээс заавал асууна. Бид нэр окей тийм ээ би манайх ханыг мух болгоцсон. Энд будгийн зөвшөөрж байна. Бонднаас суудгуулъя гэх юм бол
буцаагаад $2800-аас нь $900 суудгаад ингээд $1900 түрээслэгч бид нар лөө буцаага шилжүүлэх үүрэгтэй идэм байна. Тэгэхээр энэ нь өөрөө одоо юу гэдэг ингээд хин хиндээ вин юм зарчимтай байгаа байхгүй юу? Үйл хөдлөлгөө түрээслүүлж байгаа хүндээч тэр тухайн үйл хөдлөлийг түрээслэж байгаа одоо бид нар ч тэр ингээд айгу шудраг. Тэгээ дээрэс нь одоо юу гэдэг ингээд тухайн үйл хөдлөлт байхдаа маш их хариуцлагатай яг өөрийнхөө гэр шиг ингээд хайрлж, хамгаалж, цэвэрлэж ингээд айгу гоё юм кэрлж авч явахыг бас түрээслэгч бид нар сургаж байгаа байхгүй юу? Яад вэ гэхээр ингээд хүний байранд түрээслэн амьдрахаар л ингээд дэлбэлээ гардаг, муухай олгодог. Өөрийнхөө байранд ингээд түрээслэгч оруулаа гарахаар байр амар хуучирдаг. Тэгээ тэр ингээд засвар хийх, тавилгатай бол тавилга нь одоо гимтэг ч юм уу тийм ингээд маш их хуучирсан байдаг Монгол. Тэрийг бүгдээрээ мэдэн штэ тийм үйл хөдлөлт түрээслүүлдэг бүгдээр нь мэдж байгаа. Тэгэхээр тэрийг энд яаж тухайн одоо эзний үйл хөдлөлийг цэвэрхэн цэмцгэр үн алдагдуулахгүй тухайн одоо үйл хөдлөлийн үн цэнийг алдагдуулахгүйгээр түрээслээд энэ олон жил ингэж явж байгаа нь яг юм дундын одоо зуучлалын компаниуд маш их ажлыг хийдэм байна. Дээрээс нь бонд гэдэг зүйлээр хүмүүсүүдийг маш сайн хариуцлагатай түрээслэгч байлгадсан байна. Тэгэхээр бид нэр бондоо барьшуулсан юм чи мэдээж тэр бондоо авахын төлөө тухайн үйл хөдлөлт айгуу тийм сэтгэл зүрхээрээ гоё хайр гамтай гоё амьдарч байгаа байхгүй юу. Дээрээс нь нөгөө ингээд цэвэрлэгээг ингээд тогтмол сайн хийхэд тухайн үйл хөдлөлийн хуучралт нь ингээд багасаад одоо ингээд хуучрахгүй байгаа даа байхгүй юу. Ингээд гоёор нь байгаа даа. Тухайн ингээд байшин ямар нэг юм даймэж гэмтэл болох юм бол тэрийг нь одоо бид нэр шууд ингээд тухайд орно гэж засаад одоо янзлаа. Дээрээс нь ингээд одоо жишээ гэж байгаа байхгүй юу. Манай ингээд хуучин амьдарч байсан байшин air conditioning юм нэгдсэн системтэй одоо ингээд хасаангууд ингээд бүх өрөөрөөгөө ингээд нэгдсэн юм үлээдэг тийм системтэйсэн. Тэнгуут нэг өдөр за тэр чинь одоо сая өнгөрсөн 11 сард хаа нэг өдөр ингээд кондишн ажиллахаа болсон. Асаасан ч юусэн ажилтгүй. Тэгээ ингээд гайхаа яасан бол доо гэд ингээд харахад ингээд шатцсан байгаа хгүй угаас ямар ч тог очихгүй. Тэнгуут ингээд зургийг аваад ингээд агент руугаа хэлж байгаа. За ингээд манай ингээд air condition шатчихжээ. Ерөөсөө асахгүй байна. Наашаа ингээд засварч явуулаад өгөөч ээ. Ингээд ийм асуудал гарч ийна гэж зураг өргөхдөө мэйл бичингууд тухайн нөгөө үйл хөдлөлийн компани air condition янзлалтын компаниг манайх руу явуулчихаа. Тэнгуут тухайн хүн манад ирж үзээд бүгднийг ингээд шалгацгаа. Тэгээ чекапыг хийгээд очиод одоо юу гэдэг тийм репорт одоо мэдээлэл өгч байгаа байхгүй юу. Тэр нь юу гэсэн чинь за энэ ингээд айгүй олон жил болоод ингээд шатсан байна. Дээрээс нь ингээд одоо юу гэдэг халуун наран юм ингээд илэгдэх ажиллах хугацаанд дуусаад ингээд шатцсан юм байна. Тийм болохоор энийг бүр ингээд бүгднийг аваад бүр шинэ бүр ингээд цогц кондишн хийгээд бүр ингээд цогцоор нь солихол арга байгаа юм байна гэдэг чинь. Тэнгуут тэр мэдээллийг шууд ингээд байрны эзэн рүү нь явуулаад бүх асуудлыг ингээд бий биш яг тэр мэргэжлийн хүн ингээд тайлбарлаж өгч байгаа байхгүй юу. Тэнгуут үнийн саналын явуулангууд овнер тэрийг хүлээн зөвшөөрөөд байрны эзэн өөрийнхөө мөнгийг гаргаад тухайн байрны кондишны шинэ алгаа янзлаад өгч байгаа. Тэгэхээр энэ жишээний яг ямар гэмтэл тухайн үйл хөдлөлийг ингээд тухайн үйл хөдлөлт амьдарч явах хугацаанд яг ямар одоо асуудал гарсан бэ гэдгээс нь хамаарат агент тэрийг яаж шийдэх вэ? Хинийх нь одоо хариуцлагыг хүлээх вэ гэдгийг үйл хөдлөлийн компани түрээсийн гэрээ тэгээ үйл хөдлөлийн зуучлалын хуулиараа ингэж шийдэж явд юм байна. Тэгэхээр бас үнэхээр юм хин хиндээ одоо юу гэдэг эзэндээш тэр түрээсэлж байгаа бид нар ч тэр үнэхээр давуу талыг бас мэдрүүлсэн тийм зуучлалын үйл ажиллагаа явд юм байна. Тэгэхээр ингэж бас энэ Австралийн үйл хөдлөлийн зах зээлийг бас зах цухаас ингээд маш багаар ингээд мэдрээд явж байна. Тэгэхээр ингээд авах бас хэрэгтэй зүйл байх юм бол бас одоо тийм ингээд Монголд байгаа үйл хөдлөлт түрээсэлж байгаа үйл хөдлөлттэй олон үйл хөдлөлттэй хүмүүс байх юм бол өөрийнхөө үйл хөдлөлийг яаж үнцнийг алдагдуулахгүй байх вэ гэж бодвол бас яг энэ бондын арга хэмжээ. Дээрээс нь яг мэргэжлийн үйл хөдлөлийн зуучлалын компанитай хамтран явбал бас маш их давуу талтай, дээрээс нь эрсдэлтгүй байдаг байгаа шүү. За тэгээ энэ хүртэл сонсон маш их баярлалаа. Тэгээд үйл хөдлөлийн цуврал одоо влогуудыг би хийсээр байх болно. Тэгээд бас гоё юм айгу гоё тийм өөртөө таалагдсан гоё үйл хөдлөлтүүдийн одоо ингээ үзээд тэгээ бас юм гоё бичлэг хий гэсэн тийм бодолтой байгаа. За тэгээд баярлалаа. Баяртай.